барилгын эрчим хүчний аудит гэж юу вэ? Та барилгын халаалт, цахилгаан, усны хэрэглээ буюу ашиглалтын зардлаа багасгамаар байна уу? Тэгвэл барилгада эрчим хүчний аудит хийлгэж, ашиглалтын зардлаа яаж багасгах талаар мэргэжлийн зөвлөмж гаргуулах хэрэгтэй. Энэ зөвлөмжөөр та барилгын хаана, хизээ, хэрэг хэмжээний эрчим хүчийг яаж хэрэглэж байгааг тодорхойлуулна. Үүнийг эрх бүхий эрчим хүчний аудитор гүйцэтгэх бөгөөд танаа эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийн, үр ашгийг сайжруулах арга хэмжээнүүдийг санал болгож, хэрэг хэмжээний эрчим хүчний болоод санхүүгийн хэмнэлт гаргах боломжтойг тооцоолон гаргаж өгдөг. Барилгын эрчим хүчний аудит хийхэд барилгын юуг шалгадаг вэ? Барилгын эрчим хүчний хэрэглээний 3-5 жилийн түүхийн мэдээлэл авах, барилгын зураг, баримт бичгтээ танилцах, барилгын хан, дээвэр, шал, хүчилт, цонх, хаалга, зойрын хэсгийг биечлэн шалгах. Эдгээрийг нийтд нь барилгын хашлага бүтээц гэж хэлдэг. Барилгын халаалт, агаар сэлгэлт, хөргөлт, хэрэгцээний халуун ус, гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн системүүд болон сенс, насос, хөдөлгүүр, лифт гэх зэрэг тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалган мөн биечлэн газар дээр нь танилцах. Хүйтэн үед барилгын дулаан алдагдлын зураг авах, барилгын битүүмжиллийг шалгах. Эдгээрийг шалгаж хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулан шаардлагатай хэмжилт хийсний дараа эрчим хүчний аудитор дүн шинжилгээ хийн, танд эрчим хүчний аудитын тайланг хүлээлгэн өгнө. Тайланд барилгын эрчим хүчний гэрчлэгийг авсаргана. Энэ нь танай барилгын нэгж талбай, нэгж эзэлхүүнд хэрэглэх эрчим хүчний хэмжээг харуулж, хэр эрчим хүчний хэмнэлттэйг тодорхойлох баримт бичиг юм. Тайланд мөн эрчим хүч хэмнэх ямар арга хэмжээ авбал танай барилгын хэрэглээ буурч хэмнэж болох талаар тусгасан байна. Эрчим хүчний үр ашгийг сайжруулах арга хэмжээний жишээнээс дурдвал хуучин цонхыг 3 давхар шилэлгээтэй цонхоор солих, гадна хан, дээвэр, шал, суурийг дулаалах, дулааны тоолуур халаах хэрэгсэлд термостат хаалт сүрлүүлэх, улаасах чийдэнг эрчим хүчний хэмнэлттэй LED гэрлэр солих, ашиглалтын хугацаа дууссан хуучин тоног төхөөрөмжийг солих, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах.